Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлийн сэдэв маань хэмжээг багасган зурах байгаа. Багш нь 4 зураг харуулсан байгаа. Эхний зураг дээр харагдах байдлаас цэцэг мод хоёрыг адил өндөртөөгөөр харуулсан байна. Мөн зураг тус бүрийн доор өөр нэгжийг бичсэн байгааг анхаараарай. Тэгвэл бодит амьдрал дээр цэцэг маань намхан хэмжээтэй, мод маань өндөр байдаг. Тэгвэл 20 дугаар зураг дээр мөн хулган зан хоёрыг адил хэмжээтэйгээр зурсан боловч бодит амьдрал дээр хэмжээ нь хулган маань бяцхан, зан маань маш том биетэй байдаг штэ. Тэгвэл бүгдээрээ өгсөн хэмжээтэй зурагнуудыг багасган зурсан хэмжээг бодит хэмжээтэй харьцуулан жишиж үзүүлье. Эхний хэмжээсийг 40 см 2 метрийг жишнэ. Жишхийн тулд өгсөн хэмжээнүүдийг ижил нэгжид шилжүүлэхийн тулд их нэгжээ бага нэгжид шилжүүлье. 1 метрт мэдээж 100 см байдаг. Тэгвэл их нэгж маань 2 метр учраас 2-ыг 100 дүржээд 200 см болно. Тэгвэл цэцэг маань 40 см, мод маань 200 см юм бол энэ хоёрын маань аль нь их вэ? Бодоорой. Бүгдээрээ хариугаа шалгая. Мод маань мэдээж өндөр байна. 2 дугаар зураг дээр хулган зан хоёрыг дүрсэлсэн байна. Хулган маань 240 г, зан маань 120 кг байна. Тэгвэл их нэгж маань килограмм байгаа учраас 1 кг 1000 г байгааг бүгдээрээ харъя. Иймд 120 кг-аа 1000-д дүржүүлээ 1200 120,000 г болно. 240 г-ыг 120,000-д жишгэд аль нь их вэ? Бодоорой хүүхдүүдээ. Жишгийн тулд бүгдээрээ аль нэгж нь их байгааг харна. Шалгая. 120,000 г нь их байна. 3 дугаар зураг дээр халбах хурц хоёрыг харьцуулан гаргасан байна. 150 мм халбах, 150 см хурц. Тэгвэл их нэгж нь хурц байгаа учраас сантиметраа миллиметр шилжүүлнэ. 150 см-ийг үржихэн 10. 1500 мм болно. 150 мм болон 1500 мм хурцны аль нь их вэ? Бодоорой. Шалгая бүгдээрээ. Хамгийн сүүлийн дасгал 10 дм мод 2 м мод хоёрыг жишнэ. 1 метрт 10 дм байдаг. Тиймд 2 метрийг өрчгөн 10 тэнцүү 20 дм болно. Тэгвэл 10 дм 20 дм 2-ын аль нь их вэ? Бодоорой. Шалгаад үзвэл 20 дм маань их байна. Одоо бүгдээрээ жишиж үзсэн хэмжээсүүдээ багнан диаграмаар дүрслэн үзье. Багш нь 2 дугаар зургийг сонгон авч багнан диаграмаар дүрслэн үзүүллээ. Бүгдээрээ хараарай. Зан маань 120,000 г, хулган маань 240 г байсан. Тэгвэл бодит хэмжээгээр зурах юм бол хулган маань ийм хэмжээтэй зурагдана, зан маань иймэрхүү хэмжээтэй зурагдах нэ. 3 дугаар дасгал халбах хурц хоёрыг
хэмжээсийг бодит хэмжээсээр нь багш нь багны диаграмаар дүрслэн үзүүлж байна. Халбага маань бодит хэмжээгээрээ зурагдвал ингэж харагдах юм байна. Хурц маань ийм өндөртөөгөөр зурагдах нэ. За одоо бүгдээрээ хамгийн сүүлийн 4-р дасгалыг хэрчим ашиглан зурж үзье. За эхний мод маань 10 дм, хоёрдугаар мод маань 2 м буюу 20 дм байсан. Тэгвэл жижиг мод нь том модныхоо 2-ны 1 хэсэг болно. За үүнийг 2-ны 1 хэсэг хэмээн бичнэ. За одоо хэмжээг багасган зурах дасгал байгаа. За бүгдээрээ байшингийн зургийг хараарай. За урт нь 8 см, өндөр нь 6 см-ээр өгөгдсөн байна. За өгөгдсөн зургийг бүгдээрээ хэмжээг 2 дахин багасган зуръя. За 2 дахин багасган зурахын тулд А тэнцүү 8. За тэгвэл бүгдээрээ энэ 8 см-аа 2 дахин багасгая. 4 см боллоо. Б тэнцүү 6 см-ийг 2 дахин багасгахад 3 см боллоо. За тэгвэл бүгдээрээ багасгасан хэмжээгээрээ байшингаа дүрслэлээ. За багш нь дүрслээд наалаа. Эхний байшингийн 2 дахин багасгасан хэмжээг багш нь наалаа. Одоо бүгдээрээ доор өгөгдсөн хэрчмээр байшингийн уртыг гаргая. За бид нар сая ботсон шүү дээ. За урт нь 4 см, өндөр нь 3 см гэж. Байшингийн хэмжээг 2 дахин багасгаж гаргасан байгаа. За одоо энэ хэмжээсээ бүгдээрээ дахиад 2 дахин багасгая. За тэгвэл 3 дугаар байшин маань ийм хэмжээтэйгээр гарах нэ. За хэмжээг нь бүгдээрээ харвал урт нь 2 см. За өндөр нь 1.5 см боллоо. За байшингуудаа ажиглан харвал анх 8 см урттай байсан байшин дараагийн 2 дахин багасгасан хэмжээнд дээр 4 см болсон. Сүүлийн дахин 2 дахин багасгасан дээр 2 см болсон. Үүнээс дүгнэхэд өгөгдсөн зүйлсийн бүх хэмжээсийг хамттан дагсгаж мөн ихсгэж сурах нь зөв юм аа. За өнөөдрийн хичээлийг үзсэн сурагчдаа баярлалаа. Сурах хүчгийн 74 дугаар хуудасны 392-оос 397 дугаар дасгалыг гэртээ хийгээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа.